Хуульч шууха манай улсын хууль зүйн шинжлэх ухааны шилдэг эрдэмтдийн эрх зүйн их сурвалжид өгсөн тодорхойлолтыг танилцуулж байна. Эрх зүйн онцгийн нэрт эрдэмтэн Баяр сайхан эрх зүйн их сурвалж бол эрх зүйн бүрдлийн үр дүн, түүний норматив ба норматив бус их үндэс, зарчим, тэдгээрийн уялдан холбогдсон систем бөгөөд зарим тохиолдолд шүүхийн практик, төрийн үйл ажиллагаа, зан заншил, жишгийн хэм хэмжээ, уламжлалт хэв ёс зэргийг их сурвалжид хамааруулна гэжээ. Хууль зүйн ухааны доктор Жалан Аажав эрх зүйн их сурвалж гэдэг нь хууль цаазын хэм хэмжээний хэлбэрийг тодорхойлоход хэрэглэгддэг. Хуулийн нэр томьёо ба хууль цаазын хэм хэмжээнүүдийг баттгсан төрийн албан ёсны баримт бичиг гэжээ. Хууль зүйн ухааны доктор Амархуу эрх зүйн их сурвалж гэдэгт эрх зүйн хэм хэмжээ үүсэх, хөгжихөд нөлөөсөн нийгмийн бодит нөхцөл, хүн амын соёл, уламжлалт, зан заншил, шашин шүтлэгийн байдал, эрх зүйн хэм хэмжээний илэрч буй төрөл хэлбэрийн цогцыг ойлгоно гэжээ. Академич Наран Гэрэл эрх зүйн их сурвалж хэмээх ухагдах нь хууль зүйн шинжлэх ухааны зангилаа асуудлын нэг гээд түүний ач холбогдол нь нийгмийн амьдралын олон талт нөхцөл нь эрх зүйн хэм хэмжээний агуулгыг нөхцөлдүүлдэг. Эрх зүйн хэм хэмжээний агуулгыг эрх зүйн үзэл баримтлал, эрх зүйн ухамсар бүрдүүлдэг, хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд удирдлага болгодогт оршино гэжээ. Хууль зүйн ухааны доктор Нэмсүрэн эрх зүйн их сурвалж нь тухайн улс оронд үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлэх илэрхийлэх албан ёсны хэлбэр мөн гэжээ. Академич Наран Гэрэл судлаач Солонгоноор эрх зүйн их сурвалж нь улс оронд дагаж мөрдөж буй эрх зүйн хэм хэмжээг илэрхийлэх, бэхжүүлэх, түнчлэн, өөрчлөх буюу хүчингүй болгох албан ёсны хэлбэр мөн гэжээ. Хуульч шууха манай улсын хууль зүйн шинжлэх ухааны шилдэг эрдэмтдийн эрх зүйн их сурвалжид өгсөн тодорхойлолтыг танилцууллаа. Танилцуулгыг байгальмаа, өөр цаах, оюун талаа, хатан зориг нар бэлдэв. Хуульч шуухатай хамт эрх зүйн онол судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.